жинхэнэ хүний номер 1 хариуцлага бол сүнсэн биеийн хүслээ дагах. Сүнсэн биеийн зорилгоо таньж мэдээд түүнийхээ замнал дээр гарч ирэх. Түүнийгээ зүгээр нэг удаадаа мэдэрчээд хаях биш. Түүнийхээ араас явах. Тэгжиж ажилдаа явж ирчээд тэр зорилгынхоо төлөө явсан хүн гэртээ орж ирээд аз жаргалтай сүнсэн бүтэн байна. Тэр гэр бүл үр хүүхдүүд бүтэн байна. Эхнэр нөхөр хажууд байгаа хүмүүстэй нөлөөлөл нь амгалан тайван байлга. Тэр өөрийнхөө сүнсэн биеийг дүүргэх хүслээл сүнс өөрөө мэдээд байгаа байхгүй асар ухаалаг. Тэгэхээр одоо цаг үед танд ямар чин сэтгэлийн хүсэл байгаа те тэр сүнсний зориг мэдрэмж орж ирээд байна. Тэр л таны сүнсэн биеийг дараагийн түвшинд гаргаж байна. Дотоод нөгөө сүнсэн бие хоосроод харанхуй түүнийг эзлэх тусам гадаад орчиндөө хичнээн их амжилттай байгаад тэр нөгөө дотоод хоосрол буюу тэр хар нүхээ дүүрэхийн тулд гаднаас зугаа зингэл донтолтууд гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар явсараад сүнсний зорилгоо анханасаа барьж аваагүй улмаас материаллык ертөнцийн зорилгодоо хүрсэн ч гэсэн аз жаргалыг олж чадаагүй юм л зүйл. Энд чинь мэрэгүү үг байдаг. Мөнгө эхлээд аз жаргалыг хүнд авчирдаг юм аа. Илүү их мөнгөийг л авчирдаг юм аа гэдэг үг. Тэр ихний ээлжинд хэрэгцээ хангагдтал хүний аз жаргал бол окей болчихж байгаа. Түүний ард дээр хэрэгцээ хангасны ард дээр дараагийн түвшинд буюу ухамсарт сүнсний тэр дээрээс ирж байгаа хүслүүдээ сонсоод ингээд явах нь хүний амьдралыг дүүргэдэг байтал дан ганц газрын асуудлуудад зуралдаад их юм бол дутуул юм байна л та. Сүнснийхээ зорилгын замаар алхахгүй байгаа хүн юм болгонд сэтгэл хангалуун бос байдаг. Тэгээ ядгүйхээр хандаач тэр, хажуудахтаач тэр, ижи авдаач тэр, өнөөдөр ажиллаж байгаа ажилдаа үр хүүхдүүдтэй дандаа сэтгэл хангалуун бос байгаа тэр сүдрүүдэд тусаач эхэлнэ. Тэгэхээр бусдын бодлоор амьдарч байгаа тохиолдолд төдий чинээ бид нар дотроо илүү их сүудэртэй буюу муу талуудтайгаа байдгаа. Өөрийнхөө мэдрэмжийг дагсан үед бол төдий чинээ бид нар аз жаргалтай бусдад сайн сайхныг хуваалцах чадна. Яг ямар зорилгыг сүнсний зорилго гэдэг юм болоо. Тэгэхээр сүнсэн бие өөрөө зорилготой гэдэг байгаа шүү дээ. Бид нар энэ хорвоо дэлхий дээр мэдлэгтэй л нэг зорилготой ирсэн гэдэг ийм ойлголтыг ер нь эртнээс нааш хүмүүс ярьж ирсэн. Тэрхүү зорилгыг тодорхойлоод барьж аваад мэдрээд тэрхүү зорилгынхаа зам дээр явж байгаа хүмүүс бол хувь тавилангийнхаа зам дээр гараад ирсэн хүмүүс юм аа гэж ойлгож байна. Сүнснийхаа тэрхүү зорилгыг тогтоогоод таньж мэдсэн хүмүүсийн дотоод сэтгэл нь амьдралын утга учираар дүүрэн байдаг л та. Тэгэхээр энэ сүнсний зорилго гэдэг нь эцсийн нүндээ хүний амьдралын туйлын зорилго. Өөрийнхөө утсан чинээ улаан амьнаас давж гарсан. Тэгээд өөрийнхөө утсан чинээ улаан амьнаас давж гарсан учраас түүнийхээ төлөө юу ч зориулж чадхаар тийм агуу тэгсэрнэ нандин ариун тийм зорилгууд л ер нь байгаад. За жишээлбэл дэлхий дээр манлайллын эцэг гэж явагддаг Джон Максвелл гэдэг юм хүн байдаг. Манлайллын шинжүүд, сайн шинжүүд манлайллын өгсөж болохгүй 21 хууль гихчлэн номуудыг бичсэн. За тэр хүн 28 наснда энэ хорвоо дэлхий дээр би маш олон манлайлагч нарыг төрүүлэхийн төлөө өөрийнхөө амь энэ асаа зориулнаа. Түүнээс нь илүү үнэтэй үр хүүхдүүд байхгүй. Түүнээс нь илүү гэргээ байхгүй мэдээж тэр үр хүүхдүүд гэргээ эхнэр нь бол өөрөөр зорилготой. Гэхдээ тэр хүн тэр зорилгынхаа төлөө явж байхад тэр хүнд одоо юу гэдэг энэ хорвоо дэлхийн амьдралын утга учир бий болдог. Дүүрдэг гэсэн. Аз жаргал хинээс ч авахгүй аз жаргал хинээс ч авахгүй хайр халамжийг өөрийнхөө тэр сүнсэн биенийхээ замналаар алхаж байхдаа тэр зорилгоо дагаад явж байхдаа тийм хүмүүс авч идэх. Тэгэхээр энэ нэг юм эд шидийн замаар алхуулдаг л зорилгыг сүнсний зорилго гэж хэлээд байгаа. Зорилго тэр тусмаа сүнсний зорилго яагаад чухал юм бэ? За чухлын хувьд бол хүн болгоныг нэг дагддаг л дээ. За мэдээж материаллык зорилгууд байна, ахуйн хэрэглээний зорилгууд байна. Тэгэхээр зорилго яаж тодорхойлогддог вэ гэдэг нэг юм ойлголт бий болоод байгаа. Зорилгыг тодорхойлдог хүний зам л байгаа юм л да. Зорилго тодорхойлно гэдэг чинь амьдралын урт хугацааны нэг шийдвэр гаргаж яана л гэсэн үг. Тэгэхээр дийлэн хүмүүс за надад одоо юу гэдэг машинт хэрэг, ахуйн амьдралын хэрэгцээнүүд байна гэдэг. Хэрэгцээ буюу дутуугийн мэдрэмжэн дээр зорилгоо тодорхойлчихдог. Гэхдээ дутуугийн мэдрэмжийг ахуйн байдлаар дүүргэж яхад дандаа цаана нь тухайн хүнд амьдралд нь тэр амин сүнс юу хийх ёстой, ямар замаар явах юм бол эд шид хийх ёстой вэ гэдэг тэр зүйлүүд нь бас дутуул байдаг юм байна л та. Тэгэхээр зорилгыг бол хүн тодорхой хэмжээний өгдөл мэдээлэлээр боловсруулад надад энэ зүйл хэрэгтэй байна гэдэг. Тэр тодорхой хэмжээний амьдралын аз жаргал, сайн сайхан одоо байгаагаас бүр агуу их тийм мэдрэмжүүдээр өөрийгөө цэнгэлсэн ялангуяа скетэн оюунлог юм хүмүүс бол сүнсний зорилго, амьдралын
амьдралын одоо туйлын замнал гэдэг энэ тавцан дээр гарч ирсэн баг. За энэ тавцан дээр гарч ирсэн эннийхээ төлөө явж байгаа хорон бүрэн амьсгал бүр маш их тийм эд шидээр амьсгалж идэг. Таатай, аз жаргалтай, карманд одоо сохор зоос байхгүйсэн ч гэсэн хүнийг урагшлуулаад идэг. Асар том тэнгэрээс өргөөд аваад явчихдаг юм их хүчилтэй. Тэгэхээр сүнсэн биеийг тэтгдэг тухайн хүн болгоны одоо сүнсэн бие нь өөр хүслүүдтэй байгаа. Тэр сүнсэн биений хүслийг барьж яваад тэр тэнгэрийн гүнээс дуудаж байгаа дуу хоолойг сонсохгүйгээр хүний амьдрал бол зүгээр л одоо амтнаас ялгархгүй хэрэгцээ эд шуушаа зохицуулсаар агаал дуусна гэхэд дэндүү харамсалтай. Тэгэхээр сүнсэн бие ухамсарт амьдралын зам мөрийг бид ярьж байгаа тохиолдолд бол сүнсний зориггүйгээр төсөөлөгдөхгүй болчихдог. Бусад зорилгоудаас юугаараа ялгаатай юм бол? Одоо бусад зорилгууд бол хэрэгцээн дээрээ эсвэл ямар нэгэн одоо амбиц, оюун ухаан дээр суурилсан гэсэн. За ингээд маш их том зүйлийг бүтээлээ компани байгууллаа ингээд алан талан даал юм болол мөнгө болол ингээд байгаад идэг. Цаанаа л дотроо хоосон мэдрэмжтэй. Одоо сүүлийн үед бол Америкт бестселлинг болж байгаа. Нью-Йорк Таймс дээр бестселлинг болж байгаа энэ номнууд бол дандаа л тодорхой амьдралынхаа 35-40 наснд амжилтанд хүрчээд амьдрал нь хоосорцсон тухай хүмүүсийн замналаа хуваалцсан, түүхээ хуваалцсан бичвэрүүд байсан, номнууд байсан. Тэгээд эргээд сүнсний зорилго буюу өөрийгөө хайрлаж, өөрийгөө чин сэтгэлээс дүүргэж хайрлах тухай ойлголтууд руу тэр хүмүүс бичиж байгаа. Одоо бусад хүмүүсийн л адилаар компани байгуулъя, ашиг орлого амжилттай хүрье. Тэгтээ санхүүгийн явд те ингээм амжилттай болсон. Гэтэ би энэ улам өвдөд байдаг. Тэр амжилтаа хадгалахын тулд улам өмнөхөөсөө улам их эрч хүчийг зарцуулах хэрэгтэй болоод идэг. За эмэгтэй хүмүүсийн хувьд бол гэр бүлийн амьдрал, эрчүүдийн хувьд бол зугаа цэнгэлч гэдэг юм уу. Бүх зүйл амьдрал нь хоосроод ирэнгууд дагаад тэр чанаргүй амьдралын хөвшлүүд амьдралд нь тэртээ дөрөв орж ирээд идэх юм байна л да. Тэр дотоод нөгөө сүнсэн бие хоосроод харанхуй түүнийг эзлэх тусам гадаад орчиндөө хичнээн их амжилттай байгаад тэр нөгөө дотоод хоосрол буюу тэр хар нүхээ дүүрэхийн тулд гаднаас зугаа цэнгэл донтолтууд гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар явсараад сүнсний зорилгоо анханасаа барьж аваагүй улмаас материаллык ертөнцийн зорилгодоо хүрсэн ч гэсэн аз жаргалыг олж чадаагүй юм л зүйл байна. Энд чинь мэрэгүү үг байдаг. Мөнгө ихлээд аз жаргалыг хүнд авчирдаг юм аа. Илүү их мөнгөийг л авчирдаг юм аа гэдэг үг. Тэр ихний ээлжинд хэрэгцээ хангагдтал хүний аз жаргал бол окей болчихж байгаа. Түүний ард дээр хэрэгцээ хангасны ард дээр дараагийн түвшинд буюу ухамсарт сүнсний тэр дээрээс ирж байгаа хүслүүдээ сонсоод ингээд явах нь хүний амьдралыг дүүргэдэг байтал дан ганц газрын асуудлуудад зуралдаад их юм бол дутуул юм байна л да. Тэгэхээр сүнсний зорилго нь ахуйн амьдрал энэ мөнгө төгрөг карьертай хамаатай юм болов. Тэгэхээр хүний хүслүүд байгаа шүү дээ. Чин сэтгэлийн хүслүүд. Сүнсэн бие. Сүнсэн бие гэдгийг бид өмнө ярьж ирсэн. Энэ бол зөвхөн хүслийн сав. Ариун гэгээн нандин хүслийн цэвэр хүслүүдийн сав. Тэгээ цэвэр мэдрэмжүүдээр дүүрж идэх сав гэсэн. Дандаа амьдралаас happy, аз жаргалтай, сайн сайхан тэр мэдрэмжүүдийг сүнсэн бие хүртэхийг хүсэж байгаа. Мөн хийж үзсэн сайн сайхан зүйлүүдийнхээ туршлагыг, баялаг мэдрэмжийг, баялаг хайрыг хүсэж байгаа. Түүнээс гадна өвдөлт зовлон байх юм бол тэр өвдөлтийн мөн чанарыг нь таниад тэр өвдөлтөөсөө бас асар их ухаарал, сургамж, мэдрэмжүүдийг авахыг хүсэж байгаа. Ингээд сүнсэн бие тэлээд гэтэл ахуй амьдрал дээр энэ мэдрэмжүүдийг нь хайчаад зөвхөн ахуй амьдрал одоо юу гэдэг те машин тэрэг унаа сууц гэд ингээд явчингууд энэ мэдрэмжүүд таагдсанаар л амьдрал богдчиход байгаа. Тэгэхээр хүний сүнсэн биеийн зорилгод тодорхой хэмжээний хэрэгцээнд эд баялаг, эрх те мэдэл, хүч чадал, хайр бүгд хүний сүнсний хүслүүд юугаарч дутуу биш хүн энэ хорвоод дээр бүтэн байхын төлөө яваад байгаа байхгүй. Мэдрэмжээр баялаг бүтэн байхын төлөө. Тэгэхээр тэр мэдрэмжийг өгж байгаа сайхан одоо те романтик ресторанаас авч байгаа тэр оройн хоолч гэдэг юм уу. Эсвэл тэр сайхан бүсгүүтэй болдож байгаа мэдрэмжүүд. За гэр бүлийн алуун дулаан уур амьсгал те. За тодорхой хэмжээний бас лагшри, баялаг ийм бүгд бол сүнсэн биен дээр байгаа. Гэхдээ тэрнээ хитрүүлээд эсвэл одоо бусдын бодлоор эгогоос бусдтай өөрийгөө харьцуулаад зориг тавьчихаар л өөрийнхөө жинхэнэ сүнснийхээ одоо цэвэр мэдрэмжийн дуулыг сонсгоо болчиход холтчоод байгаа юм л асуудал. Сүнсний зориг цаанаасаа өгөгдсөн байд юм болов? Одоо сүнсэн биений мэдрэмжүүд цаанаасаа хэн нэгэн хүн энийг хийхээр ирсэн байдгүй гэж үү те. За энэ дээр хүмүүс бол янз бүрээр яриад байгаа, гэрээлэлч хийж яриад байгаа. Тэр би бол ингэж харж байгаа. Сүнсэн бие болон газар дээр тухайн хүний аливаа зүйлийг хийж чадж байгаа эзэн бие оюун ухаан ур чадварууд ингээд тодорхой хэмжээнд төвшөнд хөрөнгөт цаанаас нь би хүмүүст ийм сайхан зүйлийг хийж чадах юм биш гэдэг тэр хүслүүд сууж эхэлдэг. Тэгэхээр өнөөдөр та хэн байна? Танд ирж байгаа тэр дотоод сэтгэлийн чинь гүнээс ирж байгаа тэр хүслүүд бол таны хүрч чадах, хийж
бүтээж болох тийм л хүслүүд байгаа. Тэр хүмүүс ингэдэг л дээ тэнгисээ те ингээ ярилцж яхад надад нэг ийм хүсэл ингээд маш их мэдрэгдэг. Гэхдээ би энд хүрэх ямар ч боломжгүй гэдэг ч юм уу. Тэ амьдрал нь хоосон байгаа тухай ингээл ярилцдаг. Гэтэл тэр хариуцлага, одоо амьдралын хариуцлага, гэр бүлийн хариуцлага, ажлын хариуцлага гэдэг энэ бүхэн бол энэ насан дээр л байгаа байхгүй. Энэ насныхаа туулсан туршлагаар л бид нар тэрийг үнцэнтэй гэж хараад байгаа байхгүй. Итгэл үнэмшлийн хувьд. Гэтэл цаанаас сэтгэлийн гүнээс дуудаад байгаа тэр хийх гээд байгаа цаанаас биднэрт сүнсэн бие маань хүлээгээд авчихсан тэрхүү гигэн зориг болвол яг жинхэнэ бидрийг дүүргэх чин сэтгэлийн зүйл баг. Даанч түүнийг хойш нь тавиад байдаг. Угтаа яаж ажиллах ёстой юм гэхээр чин сэтгэлийнхаа хүсэл зорилгыг урдаа тавиад мэдрэмжийн урдаа тавиад түүндээ тааруулаад бусад хариуцлагуудаа сулруулад жинхэнэ хүний номер 1 хариуцлага бол сүнсэн биеийн хүслээ дагах. Сүнсэн биеийн зорилгоо таньж мэдээд түүнийхээ замнал дээр гарч ирэх. Түүнийгээ зүгээр нэг удаадаа мэдэрчээд хаях биш. Түүнийхээ араас явах. Тэгжиж ажилдаа явж ирчээд тэр зорилгынхоо төлөө явсан хүн гэртээ орж ирээд аз жаргалтай сүнсэн бүтэн байна. Тэр гэр бүл үр хүүхдүүд бүтэн байна. Эхнэр нөхөр хажууд байгаа хүмүүстэй нөлөөлөл амгалан тайван байлгана. Тэр өөрийнхөө сүнсэн биеийг дүүргэх хүслээл сүнс өөрөө мэдээд байгаа байхгүй асар ухаалаг. Тэгэхээр одоо цаг үед танд ямар чин сэтгэлийн хүсэл байгаад байна. Тэр сүнсний зориг мэдрэмж орж ирээд байна. Тэр л таны сүнсэн биеийг дараагийн түвшинд гаргаж байна. Тэр нэг л зүйл хийхин төлөө хүмүүс энэ хорвоо дэлхий дээр одоо төрсэн мэтэр яриад байдаг л та. За би бол зөвхөн одоо энэ эдийн засгийн асуудал дээр л зорилго тавьж. Эсвэл зөвхөн эрүүл мэнд. Үгүй. Эрүүл мэндийнхээ асуудал буюу тухайн сүнсэн биенийхээ салбарын асуудлыг шийдэж явсны дараа түүнээс том хүслүүд хүн дээр сууж идэг. Тэгэхээр өөрийгөө бид нар энэ цаг үеийнхаа мэрэгжил, боловсрал, салбар эсвэл ажилтан дарга гэдэг нэг юм дүр итгэл үнэмшилтэд баригдчихад сүнснийхээ дараагийн хүслүүдийг сонсохгүй ингээд яваад байгаа. Зөвхөн би өөр төрөл жишээ тавихад одоо нэг тийм зөвхөн багш гэсэнгүү зарaan подкастер дараа нь одоо юу гэдэг юм бусдад хүмүүст дараагийн төвшөнд гарч ирья гэдэг ингээ хүслээ сонсоол ингээ дахиулаад яваад. Тэгэхээр ингэж ахиж явж байгаа замнал маань өөрөө сүнсний замнал юм аа. Өөрийнхөө дотоод сэтгэл ертөнцийг дүүргэж байгаа замнал хувь тавилангийнхаа бид нар замнал дээр гарч ирж байгаа юм. Тэгэхээр энийг барьж авахд юу байдаг л да хүмүүс. За би тэгвэл тэгээд хувь тавилангийнхаа замнал дээр гарч ирья. Яаж гарч ирэх юм гэд ингээ яриа хөврөөд явдаг. Маш ингийн. Чин сэтгэлээсээ бүх проблемуудаа буюу эзэн биен дээр болохгүй бүтггүй гэдэг эрсдлүүдэд түр хажуу тийш наваа тавьчих. Бодлоо юу ханаа түр хажуу тийш наваа тавьчих те. Яг чин сэтгэлээсээ юуг хамгийн ихээр юунд хүрэхийг хүсэж байна. Юугаар дүүргэхийг хүсэж байна. Энэ сүнсэн биеийн зорилго дээр бас хэд хэдэн хэлбэр шинжүүд байдаг. Яагаад тэгэхээр сүнс өөрөө тэлхийн тулд бусдад өөрийгөө хуваалцдаг. Хуваалцах тусам бусдад өгөх тусам сүнс өөрөө 5 дахин илүүгээр тэлж идэг байгаа. Илүүгээр гэрэлтэж идэг байгаа. Тэр сүнсэн биеийн одоо жинхэнэ дээрээс ирсэн таныг сонгоод ирж байгаа тэр хүсэл зорилгууд бол дандаа нийтийн төлөө байдаг. Нийт гэдэгт нь та өөрөө багтчих. Тэр нь ариун зорилго гэдэг, цэвэр зорилго гэдэг. Нийтийн төлөө, бусдын төлөө хайрын зорилгууд байдаг. За ингээд энэ хайрын зорилгоодыг таниад энэ нүгээрээ алхаж эхлэх мөчөд энэ хорвоо дэлхий дээр эд шив бууж ирдэг. Бидний амьдралд. Гэтэл яагаад алхаж чаддгүй юм гэхээр өөрөө өмнө нь авж исэн бяцхан эмзэглэл би ингэж чаддгүй штэ гэдэг одоо бодол, итгэл үнэмшил. Эсвэл би олон нийтийн өмнө гараад энэнийхээ төлөө явж чадахгүй штэ гэдэг царай муутай штэ би муухай царайтай штэ тэ нэг юм сонин итгэл үнэмшлүүдээс болоод өөрийгөө орчдөг. Бодлоосоо болоод бодлынхаа шоронд баригдаад сүнснийхээ мэдрэмжийн тэр асар хүчтэй урсгал амьдралыг утга учиртай болгодог, эд шидтэй болгодог, хайрын дом болдог тэр зорилгоо хойш нь тавьчихна. Ингээд хувь тавилангийнхаа замнал буюу сүнснийхээ зорилгын замаар алхахгүй байгаа хүн юм болгонд сэтгэл хангалуун бос байдаг. Тэгээ ядгүйхээр хандаач тэр, хажуудахтаач тэр, ижи авдаач тэр, өнөөдөр ажиллаж байгаа ажилдаа үр хүүхдүүдтэй дандаа сэтгэл хангалуун бос байгаа тэр сүдрүүдэд тусаач эхэлнэ. Тэгэхээр бусдын бодлоор амьдарч байгаа тохиолдолд төдий чинээ бид нар дотроо илүү их сүүдэртэй буюу муу талуудтайгаа байдгаа. Өөрийнхөө мэдрэмжийг дагсан үед бол төдий чинээ бид нар аз жаргалтай бусдад сайн сайхныг хуваалцах чадна. Тэр эцэг эхчүүд бол үнийг сонсож байгаа. Үр хүүхдийнхээ төлөө үр хүүхдүүдэд хайрлна гэд зүгээр л тэтгэх, хотоо гэдгийг нь тэтгэх, сургуулийн төлбөрийг нь олохын төлөө явж байгаа хаа. Гэтэл үгүй. Ингэж өөрийгөө хүчилж зовоож махарч явж байхад та хажуугаар нь тэндээс авсан стресс нэрв сүүдрүүдээ муу чанаруудаа тусааж байгаа тусгаж идэг. Хүүхдийн хөгжлийн сэтгэл зүйд эцэг эхийн сүүдэр 2 дахин хүчтэйгээр хүүхдээс илэрч гардаг. Дараа нь илэрч гараад муухай ааштай олонгууд нь эн чи одоо яасан муухай ааштай болчихвгээ гайхаад байгаа л та. Тэгэхээр хүүхэдч вэ, хувь хүнч вэ, ерөөсөө их усэр буюу энергичм хүч өөрийг нь хайрлсан хүнээс бүх зүйлийг ямар ч хаалтгүйгээр хүлээж авч идэм аа. Тэгэхээр эцэг их ялангуяа ээжээ аав нар бол
хүүхдүүдээ одоо зөв зам дээр нь гаргахад зөв хүмүүжүүлэх юм бол өөрсдөө хувь тавилангийнхаа зам дээр байх хэрэгтэй. Түүний тулд өөрийнхөө дотоод сүнслэг мэдрэмж, сүнсэн биеэ бүтэн болгох тэрхүү зорилгын замналт, аялалд зарим нь бол гарцсан байгаа. Гэхдээ тэр аяллаа хизээж дуусахгүй тэр аз жаргалын зам дээр л яваад байх хэрэгтэй. Зарим хүн сүнсний зорилго гэхэлэр нэг зүйл хийх ёстой дэлхий дээр ирсэн юм шиг боддог. Яг нэг юм хийх ёстой байд юм уу? Төм юм. Нэгээр эхэлж болно. Нэгээрээ эхлэхэд дараагийнх нь гараал ирнэ. Энийг хийвэл ямар гоё юм бэ? Би энэ видео бичлэгийг хийж сураад олон хүмүүст өөрийнхөө дуртай зүйлээ, хайртай зүйлээ хуваалцахад ямар гоё юм бэ? Ерөөсөө сүнсэн би өөрөө хуваалцахын тулд л энэ ороод л гэдэг байна. Өөрт хуваалцах тусам бусдаас маш их зүйлийг аваад улам л хүсэл нь дараагийн түвшиндээ гарч ирж байдаг. Ийм л зүйл. Тэгэхээр нэг юм хийх гэж яриа. Нэгээр эхэлдэг. Мянган алхам нэгээр эхэлдэг. Түүний дараа тэр зорилго бол хэдэн мянга, хэдэн 10, хэдэн 100 болж салбарлах боломжтой. За үүнийг л баялаг мэдрэмж, баялаг амьдрал, бүтэн амьдрал гэдэг. Энгийнээр бол тий. Сүнсний зорилгыг дагаж биелүүлэхгүй бол амьдрал дээр юу тохиолдох вэ? За сүнсэн биенийхээ тэлэлтийг хийхгүй, сүнсэн биенийхээ тэлэлтийг хийхин тулд сүнсний зорилго гэдэг нэг замнал руу орох хэрэгтэй болж штэ. За түүнийгээ сонсож чадахгүй. За бүр ингээд бүх мэдрэмжүүдэд хаацсан. Ялангуяа хүүхэд насныхаа дотоод хүүхдүүдийнхээ мэдрэмжүүдийг хаацсан. Нэг л их ууртай, нэг л их дарга цэхрэл те, нэг л их аав ээж болцгооцсон. Ийм байгаа тохиолдолд амьдрал сүнсэн буюу амин хоосролд ороод эхэлж. Мэдрэмжийн хоосролд ороод. Ийм тохиолдолд эргэн тойрондоо дандаа нөлөөллийн хувьд хар, сүудэртэй, стресс, нервч гэдэг юм уу? Ийм зүйл. Хоёрдугаарт сүнсэн бие хоосролд ороод ирэнгүүт эзэн бие буюу бидний эго бусдтай өөрийгөө харьцуулах. Бусдтай харьцуулсны дараа түүнээс сэтгэл санааны бүр илүү гүн гүнзгий хямралд орж эхэлдэг. Инстаграмаар өөрөөсөө илүү царайлаг, өөрөөсөө илүү гоё биетэй, өөрөөсөө илүү одоо тарган цэцгэлэн сайхан амьдарч байгаа хүнтэй л өөрийгөө харьцуулаад. Энэ хүн болгоны хөгжлийн хөтөлбөр, хүн болгоны сүнсэн биений орц нь өөр ихгүй да. Бүгд өөр замаар явж байхад өөрийгөө бусдтай харьцуулна гэдэг бол өөрийгөө л унгааж байгаа асуу. Тэглээч Инстаграм дээр хүмүүс муухай байгаагаа хийж хуваалцдаг шүү дээ, тий. Дандаа аз жаргалтай сайн сайхан момент. Тэр өөрийнхөө энгийн моментыг бусдын аз жаргалтай моменттой харьцуулна гэдэг бол энэ бол бидний тархины алдаа. Тэгэхээр хүний эзэн бие буюу эго бусдтай өөрийгөө хэдэж чинээ харьцуулна. Төдий чинээг шунана, төдий чинээ буруу зүйлийг хийн, шунлын мөрөөр тий харьцуулсан, атаархсан, хорссон ийм энерги буюу хороороо ингэж ундаалж үйлдэлж эхэлнэ. Тэр үйлдэл нь дандаа эргээд өөрт нь үүлийн үрээрээ хэрэггүй гай төвг зовлоо авчирна л та. Тэр буцаагаад ингээд нэг сүнсэн биеэ унтраагаад хэрэггүй буруу зам дээр гараад ирсэн. Энэ нийгмийнхаа хар ертөнц матрикс гэдэг зүйлээр ингээд хитрхи явцсан байгаа тохиолдолд буцаад сүнсэн биенийхээ зам дээр гарч ирэх гэж өөртөө асар их зүйл төр нүрт болно. Асар их уйлах болно. Асар их ухаарах хэрэгтэй болно. Ер нь асар их зовдөг л доо. Ерөөсөө анханасаа сүнснийхээ зорилгыг зөв өрөөд хүсэл мэдрэмжээ дагаж яваагүй бол ер нь тэгээл шунал хорондоо маш их зов тэрийг гадагшлуулахын тулд ягаад гэхээр тийч нэг үлийн үр гэдэг юм байгаад байгаа юм л. Тэр хүмүүс нэг үлийн үрийг ингэж ойлгоод өгдөө. Тэгээ өөрт нь муухай хайрцан хүндэл буцаагаад ирдэг хараалж идэх шиг очдөг юм гэж бодоод өгдөг үгүй. Бидний сайн сайхан хийсэн зүйл бидний сүнсийг тэтгэж үлийн үлийн үр гэрэл ирж байна гэсэн үг. Үнэн ирж байна гэсэн үг. Хайр ирдэг хариуд нь. Зөвхөн өөрийнхөө эрх ашигын төлөө эгогоороо хүнээс илүү байхын төлөө өөрт дутуу байгаа мэдрэмжээ гаднаас дүүргэж аливаа нэг зүйлийг хийхин төлөө яваад ах юм бол үлийн үрэнд нь маш их шунал, маш их хор, маш их одоо хатаачтай өсөхөөс ирдэг. За энэ нь бол тухайн хүн өөрөө зовоод байгаагаа ч мэдэхгүй зовж идэг. Тийм их өсөхөстэй одоо юу гэдэг нь шуналтай хүнтэй хинч чин сэтгэлийн холбоо үүсгэж яг хажууд нь анд нөхөр шиг хань ич шиг ингэж байхгүй. Дандаа тустай. Үр хөвгтүүд нүртэл ингээл цэрвэл. Тэгэл нэг ууж идэл инхээр найз нөхдөдтэйгээ дандаа түүхтэй асуудал үүсгэж байдаг ч юм уу те. Тэгэхээр энэ ороод л хэдэр нэг ганцаардлын зовлон гэдэг зүйлээ хичнээн эд баялаг мөнгө төгрөгтэй амжилттай алдар нэртэй байх нь хамаагүй ганцаардлын зовлон гэдэг зүйлийг л мэдрээд байгаа. Тэгэхээр энэ сүнсэн биеийн мэдрэмж сүнс гэдэг зүйлийг таньж мэдж чинь мэдрэмжээ даахгүй болохоор хүн чанар, хүнлэг сэтгэл гэдэг зүйл байхгүй, өөрийн аз жаргалын замнал гэдэг зүйл байхгүй болонгууд л маш их зовлонтой л нүрт болж байгаа юм л та. Зарим хүмүүс өвдөж зовж амьдралын хүнд хэцүү зүйлтэй тулгарч байдаг. Энэ сүнсний зорилгын шалгуур. Өвчгөн гэж юу вэ гэдэг зүйлийг те бид нар ойлгохтой бол энэ бол ингээд зөв зүгээр байж байгаад ч гэдэг юм эсвэл амьдралын буруу хөвшил эсвэл механик гэмтлээс гэж ойлгоод. Гэтэл сүнсэн биеийн дээр хоосрол, гэмтэл, мухардал, ганцаардал буюу мэдрэмжийн таагүй зүйл ингээд үүсэт ирэнгүүт энергийн бие гэмтээд түндээс өвчин үүсэж байна гэдгийг одоо эртний аюурвед те өнөөдөр манай уламжлалт ангаагч гэсэн ингээд ярьчлаа. За өвчин гэдэг бол тэгвэл энергийн гэмтэл юм байна. Ингээд шууд авчиж болж. Энерги яагаад гэмтээд байгаа? Энерги өөрөө дүүрээгүй учраас гэмтээд байгаа хоосон байгаа учраас.
Тэр сүнсэн биеийг өөрөө дүүргийг бол хүн өвднөө л гэсэн. Эрт оройгоо, залуу хөгшингөө. За нэг үүлийн үрч гэдэг юм одоо дааж давшгүй зүйлтэй ингэж холбож яриад байдаг. Гэтэл муу үүлийн үр гэдэг бол хүнд төвөг болж исэн. Сайн үүлийн үр гэдэг бол хүнд өгж байгаа л зүйлийг бид нар энгийнээр ойлгож байгаа. Гэтэ өгөх тусам сүнсэн бие 5 дахин илүү тэлж идэг, 5 дахин илүү гэрэлтэж идэг. Тэгэхээр өөрийнхөө тэр сүнсэн биенийхээ чин сэтгэлээсээ хүсэж байгаа замнал дээрээ гарч ирж амьдрахгүй байгаа учраас тэр бие махбод бас тодорхой хэмжээнд мэдрүүлээд зовоод ухааруулах гадаж магадгүй ийм асуудал. За мөн таны хэлж байгаачлан зөвхөн бие махбод өвдгөөс гадна амьдрал дээр ингээ бүх юм бүтлгүүтэд идэг те бүх юм хаагдчих. Өөрийнхөө ухаарлал ингээ муухарлаад идэг. Гэтэл жохон тэлээд сүнсэн биеэ тэлээд харангууд бидний ямар их алдаа, ямар их одоо сүудэр те бид нар баригдчиад бодлынхоо хүлээ сэтгэл үнэмшлүүдэд баригдчиад өөрийгөө ямар жижигхэн болгоод барьцсан байт юм бэ? Хайрцагласан байт юм бэ? Тэгээд тэр хайрцагнаасаа болоод тэр хайрцагласан сэтгүүгээр хорвоо ертөнцийг хараад эхлэхээр ерөөсөө нэг тийм ажил ус бүтэхгүй л болчиход байгаа юм. Тэгэхээр яг уу тэр байдал маань үннийг таньж мэдээгүй байдал маань угаасаа өвдөлтийг бид нар тавьчирна. Тэгээд тэрхүү өвдөлтөөсөө бид нар суралцаал явж байгаа юм л та. Сүнсэн биеэд хэлээд өөрийнхөө өвдөлтүүдийг нүүр тулаад барьж яваад учрыг нь олоод сургалтуудаа аваад явах тусам бидний махан биеийн дээрх өвчин зовлонгууд баг багаар цэвэрлэгдээд ингээд явж идэл зүй тогтолтой юм байл л дээ. Тэгээд хүн төрөлхтний одоо маш олон суурин соёлын хэрэгжлийн өвчлүүд байна. Ерөөсөө дандаа л сүнсэн биеийн үлийн үрийн өвчлүүд гэж бол бас үздэг юм билээ. Сүнсний зорилгоо биелүүлж аваа хүн орчин тойрондоо ямар нөлөөлөл үзүүлж байдаг вэ? Ерөнсөө нүдэн гэрэлтэл дандаа аз жаргалыг бусдад түгээгээл за бусад хүмүүс туслаал өгөөл ингээ гоё л доо. Гэтэ ямар ч байсан сүнснийхээ тэр зориг гэдэг зүйлийг мэдрээд түүнийхээ араас тэр замнал дээр гараад ирсэн хүн энэ газрын энэ амьдралын олон таагүй зовлонгуудаас ерөөсөө мэдрэмжээрээ хараад гитлэгдчихэж байгаа. Ягаад тэгэхээр өнөөдөр бидэрт тэр сургаал нь байхгүй байгаа шүү дээ тий. Мэдрэмж буюу сүнсэл биднэрт өнөөдөр тулгцыг болчиход. Тэр сүнсээрээ дамжаад олон зүйлийг хараад энэ хүмүүс болж гэн болохгүй байна. Үннийг таниад эхэлж. Үннийг таньсан хүмүүс асар олон тэр үннээ боловсруулад мэрэгэн ухаан буюу энд хүрвэл гарцаагүй гоё юм байна. Ингээд сургуулаа байгуулж явж байхдаа энийг баялаг бизнес болгоч те. Им гоё хүмүүсийн гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг гоё ур чадвараа давхар гоо сайхны бүтээгдэхүүнтэй бол холиод ингээд бизнес болгоч гэх юм. Ингээд бүх зүйлээ ингээд ахуй амьдралтайгаа холбоод ингээд амжилттай гоё явж байгаа юм л та. Эргэн тойрных нь хүмүүс хүндлэн үлийн өрөнд нь. Тэгэхээр энтхийг нэг үг гэдэг. Байгаль ихтлэгийг хайрал хүмүүс чамайг хүндэлнэ гэдэг үг гэдэг байхгүй. Тэрний юу гэж хэлээд байгаа юм гэхээр байгаль ихтлэгийг хайрлаж байгаа тэр сүнсэн биений сав маань бусад хүмүүсийг хүндлэхэр хэмжээний хүчийг бидэд өгч идэгөө гэж хэлдэг. Тэр бүх зүйл цаанаасаа сүнсэн биеийг тэлэхэд энэ бидний амьдралын утга учир. Сүнсэн биеийг тэлэхэд биднэрт тодорхой хэмжээний мэдрэмж хэрэгтэй. Тэр мэдрэмжээ дагаад явж байгааг нь л бид нар зориг гэж хэлээд байгаа байхгүй. Яг ийм юм байна гэд бариад авцсан зүйл. Тэр бариад авцсан зүйлээ замнал болгож одоо үйлдэнэ. Би сүнсэн биенийхээ зорилгыг мэднэ. Тэглээгээд миний амьдрал гоё болохгүй гэд хэлээд сууж байгаа хүн байх ч юм билүү те. Тэгэхээр эхлээд мэдрэмж, дараа нь зориг, дараа нь замнал, өдөр тутмынхаа үйлдэл, ахуй амьдрал, мөнгө цаас, гэр бүл те, соёлынхоо орчин Монгол улсынхаа одоо байгаа тэр орчин тойрондоо яаж уялдуулах вэ? Чи газар дээр бууж ижил тэр зориг үн дээрээ хүрнэ шүү дээ те. Зүгээр л би сүнсний зоригтой гэд тэргээ замнал болгож дундах тэр зайг нь аргачлаар дүүргээг бол энийг бас л дутуулчихдаг юм л та. Сүнсэн биений зорилгоор амьдарч байгаа хүн аз жаргалтай амьдарч чадах уу? Ерөөсөө карма хоосон байсан ч гэсэн энэ хороодлын хамгийн аз жаргалтай хайрладаг хүн байхгүйсэн ч гэсэн тэр хүн өөрийгөө хайрлаж байгаа. Эцэг өнөөдөр бид нөр өөрийгөө хайрлах тухай хуран умсаа будах, маникюр, педикюр, массажинд орох те, амттай хоол, ресторан, романтик одоо зүйлс, үнэтэй машин унаа, цэцэг, жимс гэдэг ч юм уу. Ингээд өөрийнхөө биеийг тэтгэх нэг ийм матрикст баригдаад. Жинхэнэ хайр гэдэг чинь сүнсний зорилгоороо амьдарч байгаа амьдралаа. Өөрийгөө хайрлна гэдэг чинь сүнс буюу мэдрэмжээ хайрлаж байгаа хэлээд байгаа. Тэр мэдрэмжийн гүнд нь тэр мэдрэмжийг дагаад тэр мэдрэмжинд хүрэхэд жинхэнэ эд шид аз жаргал юутай ч харьцуулахааргүй бууж ирж идэх. Ямар ч гайхалтай гоо бүсгүүд, ямар ч гайхалтай мистер Олимпийн те царайлаг залуутай дойроо ол идээд романтик үд шиг өнгөрүүлснээс илүү зүгээр л сүнсэн биенийхээ тэлэлтийг хийгээд сүнсэн биенийхээ зорилгыг тодорхой хэмжээнд өнөөдөр би нэг шат ахиулчлаа да гэд карма осон чамаагүй гэрлүүгээ чихүн салхитай шүн алхаад гэрлүүгээ ороод амархад зүүд хүртэл амттай баг. Ялгаа нь ертүүл тэр энэ хороодлол хий зүгээр энгийн бөгөөд илүү амттай л байгаа юм л да. Сүнсний зорилгоороо харин нэгнийхээ өөрсдийнхөө хувь тавилангийнхаа зохиол төр гарч ирээд мэдрэмжүүдээ бариад авцсан хүмүүс бол асар хүн чанартай. Яагаад тэгэхээр бусад хүмүүст өгөх нь өөрөө авч байгаа буюу өөрийнх нь сүнс нь хаппи байгаад байгаа учраас тэр хүмүүс зүгээр хуваалцаад байгаа. Гэхдээ хуваалцаад бүр илүү
илүү олон хүмүүст ад жаргалыг түгээхийн тулд энэ газар ихтлгийнхаа дүрмийг дагах хэрэгтэй л дээ. Энэ газар ихтлгээ дээр чинь бизнес, улс төр, салбар өөрийн дүрмтэй, амьдралын дүрм байна. Тухайн үндэстний одоо юу гэдэг ёс заншилч гэдэг масар олон дүрмүүд байна. Тэр дүрмүүдэд нь тааруулаад, газардуулаад өөрийнхөө сүнсний зорилго буюу баялаг мэдрэмжэл бусдад өгөх тухай ойлголт. Сүнсний зорилгын хамтрагч гэж байдгүй. Энэ бол сүнсэн биен дээр ойролцоо төвшнэ. Сүнсэн бие чинь энергийн хувьд тэр чигээр ур чадвар, баялаг мэдрэмжийн л одоо дүүргэлттэй л дээ. Тэгээд тэндээс нь чадрууд нь урсаж гарч ирж байдаг те. Үнэн нь урсаж гарч ирдэг. Эсвэл сүнсэн биенийх нь орц, сүнсэн биенийх нь ертөнцийн ойролцоо хүмүүс бас хийхийг хүсэж байгаа зүйл нь байж болно. Жишээлбэл урлагийнхан сайн уран бүтээл гаргахыг чинь амьдралын зорилго, сүнсний зорилго болгох зүйлсууд шүү дээ те. За инженерүүд бүтээхийг зорилго болгох зүйлсууд. Ингэх мэтчил. Тэгэхээр яг тодорхой хэмжээнд та хоёр хамтдаа яг энийг л хийнэ гэсэн юм гэхээсээ илүү ерөнхийдөө ойролцоо таны эхний сүнсэн биеийн зорилго дээр 3 хамтарч бол. Таны зорилго чи 10 болоход тэр 10 дээр тусдаа өөр хүмүүс хамтрагч нар болол яваад идэх байхгүй. Тэгэхээр энэ хорвоо дэлхийн ертөнцийн өөрөө тэр сүнсэн биенийхээ хувь төвлөнгийнхаа зохиолдор гараад ирсэн хүмүүст бүх юм цаанаасаа бүрдээд, тохироод, дуудаад, утасны дуудлага нь хүртэл орж ирээд байдгийн цаанаасаа тийм учиртай. Би одоо сүнснийхаа зорилгыг барьж авч олж чадахгүй байх гэж төсөөлье. Тэгвэл би одоо яг яах ёстой вэ? Тэгэхээр нөгөө сүнснийхаа зорилгыг барьж авч чадаагүй, мэдрэмжүүдээ барьж авч чадаагүй, метр гэж хүмүүс суулгаад идэх л та, бясалгал хийлгээд ч гэх юм. Тэр тусам улмал баригдаад идэг. Тэгэхээр нэг итгэл үнэмшил байна. Яагаад тэр хүмүүс энэ зорилго мэдрэмжүүдээ барьж авч чадахгүй байна вэ гэхээр өөртөө өгчихснийг дүрэнд баригдаад идэг. Би бол багш л хүн. Би бол заах ёстой, ярьж явах ёстой. Үгүй, багш хүн харин илүү сайн суралцахын тулд илүү сайн сонсох ёстой. Хамгийн сайн багш хамгийн сайн хурдан суралцдаг. Төрүүлээ сурсан хүн ч л багш байхгүй. Тэгэхээр тэр хүн төрүүлж сурахын тулд сонсож сурах ёстой ч гэдэг юм. Гэх мэтчил ингээд өөр байгаа итгэл үнэмшил мэрэгжлүүдээрээ бид нэр өөрийгөө боомлчод. За би эдийн засагч хүн. Би хэмжин, би дүгнэн, би хянана. Гэтэл тэр бараа таваарынхаа хөдөлгөөнийг л хяна л та. Эдийн засаг тоогоор хэмжилдэг. Амьдралыг мэдхгүй ээж юуг нэмчих гээд байгаа. Юм болгоныг хянах гэдэг. Ингээд хуульч хүн юм болгоныг эрсдэл талаас нь хараад. Тэгэхээр өнөөдөр бидэрт өгөгдсөн мэрэгжил болгон ардаа бидний сүнсний зорилго, бидний сүнсэн биеийн тэлэлтийг агшаасан ямар нэгэн сөрөг итгэл үнэмшлүүдийг бидэрт өгсөн байт юм аа. Тэгэхээр энэ сөрөг итгэл үнэмшлүүдээс гарахын тулд бид нар өөрсдөө эхлээд энэ сүнсэн биенийхээ одоо юу гэдэг те тэлэлт өөрийнхөө хамгийн их хүсэж байгаа зүйлийнхээ араас явхад бидний өөрөөсөө эмзэглсэн хамгийн сул дорой чанарууд биднэрт саад болж идэг хамгийн ихэнд. Тэр өөрийнхөө хамгийн хүсэж байгаа зүйл буюу тэр дотроо мэдрээд байгаа тэр хүсэл чинь бид нар чадах учраас мэдрэгдээд байгаа. Тэрнээс биш энэ хорвоо дэлхий дээр 20 жил, 30 жил, 40 жил амьдрсан амьдралын туршлага үнэн биш ээ. Энэ бол зөвхөн таны хувьд үнэн. Гэтэл орчлон хорвоогийн үнэн зөндөө олон хүмүүсийн кейстер аваад үзэхэд тэр бол хүн болгоны кейстер таарахгүй учраас заримд нь 30% таарна, заримд нь 40% таарна. Тэр энэ бол үндсэндээ бол худлаа. Таны оюун санаа амьдралын туршлагаараа харж байгаа бол худлаа. Тэр үннийг барьж авах хэрэгтэй, үннийг мэдрэх хэрэгтэй. Үн рүү орохын тулд бид тэр замнал дээр гарч ирэх хэрэгтэй. Тэр одоо өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг сүнсчин эрх чөлөөтэй, түүнийгээ дагах зоригтой, итгэл үнэмшлүүдэд эвдэх зоригтой, бусдын дуу хоолойг сонссон ч та нарын л бодолчтой гэд өөрийнхөө дотоод мэдрэмжүүдэд дагах зоригтойгоор бид тэр эхэлж тэр замнал дээр гарч ирнэ. Ингээд тэр замнал дээр гараад замналаараа ингээд явж байхад бол аяанда араарынх нь дуудлагууд, дуу хоолойнууд ингээд сүнсэн биен дээр тэлээд явчихдаг. Тэр замнал дээр гарах буюу эхлэх л хамгийн хэцүү. Эхлэхэд бидний бүх нөгөө трама, хүүхэд насны асуудлууд, бус хүмүүсээс авч ирсэн сэтгэлийн шарах зовлонгууд биднэрт саад болоод байдаг юм аа. Тийм учраас гарч иж чаддаг. Тэгэхээр аз жаргалд зүгээр нэг л алхам, нэг л хариалт байна. Тэр нь эхлэх гэдэг хариалт. Эхэлж үзчихэж л яах нь вэ? Энэ үнэндээ ямар мэдрэмжтэй, ямар замнал юм бэ гэдэг үннийг барьж авахгүй. Үнэн туршлагыг барьж авна. Наан нь бодон шир дөрөв барьж авч чадахгүй, ойлгож чадахгүй. Яагаад тэгэхээр тэр замналаар явсан ямар ч туршлага байгаа учраас танд. Тэгэхээр өнөөдөр өөрийгөө аз жаргалгүйгээр бодлоор, бусдын бодлоор, нийгмийн ерөнхий итгэл үнэмшлэр явсан аз жаргалгүй замаар бид нар энэ хүртэл явчлаа. Явал үзчихлээ шүү дээ. Одоо тэгвэл сүнсний замналаар буюу аз жаргалтай болох замналаар нь яваад үзэхэд магадгүй 7 хоног, 2-7 хоног өөртөө зүгээр л ямар ч бодол хүлээлттэй байхгүй яваад үзэлтэй тий. Өөрийнхөө дотоод дуулыг сонсоод яваад үз. Тэгээд нэг мэдрэмж мэдрэгдэнэ. За хамгийн сайн дасгал бол хувийн дасгалжуулалт тэр Чингис Mindset-ийн community дээр ч гэсэн өгдөг. Хүнд чин сэтгэлээсээ өгөөд мэдрэмжийг аваатгаал гэж эхлүүлж байгаа бидний хувьд бол. За баярлалаа. Анхаарлаа тусна баярлалаа.